ирсэн үндэсний дээдлигт туршлагатай 21 аймгийн үндэсний лиг туршлагатай маш олон оюутны лиг туршлагатай маш олон тоглогчдоос багаа бүрдүүлсэн ийм баг аврагууд эсрэг тоглохондаа чанхруудын покиг бас авах гэж үзсэн гэдэг ч юм уу. За эцэст нь бол ямар нэгэн байдлаар төвийн тоглогчийг бол нэгтгээгүй энэ тэнцсэн өрсөлдөөнийг үзүүлж байгаа. Түшиг холын шийдэлт оновчтой болсноор энэ Түшиг за доошоос гоё хараатай дамжуултыг өгсөндөө 2-1 Биндрээ авч ядсан багийн 11 дэх оноо. Задлаад өгсөн. За асуусуу шийдэх боломж олцсондоо 3 онооны довтлогоо амжилттай болсон. 3-1 гэдэг авч тоглож байгаа. Та бүхэн бас мэдж байгаа боловч бодж байна. Довтлогоо оноочтой болсон. Зол 2 2-1 багтаа авчирч чад. Зол одорхын сланыг авах юм байна. За өндөр тоглогчтой бөмбөгөө өгсөн дамжуулт гоё явсан да. 3 онооны довтлогоо оноочтой болсон. 17 дээр дахин нэмзүүлж байна. Сайн тоглолтыг үзүүлж гарч ирж исэн. Оюутны лиг ч гэсэн сайн тоглолтог байсан. 3 онооны довтлогоо амжилттай болсон. 3 оноо бэлгөө авчирч чадлаа. За ихтэй дахиад боломж үүссэн шүү. Гоё дамжуул төгсгөж яатсан. Сицэн Кингс баг. Маш гоё дамжуул. За нэг эсрэг нэг тоглоод явсан хамаалагч харгалаад 2-1 авч авсан. 26 тоглоом Цэнгүүн 2 эсрэг 3-ла гараад ирсэн. Цэнгүүний тоглоом оноч нэмээд Таз 2 2-1 авсан. За зол тоглоомнууд хийгээд байгаа. Дамжуулсан Цэнгүүн 3 онооны довтлогоо амжилттай болсон. За яалч юу Тэмүүлэнгийн энэ голоос өгж байгаа дамжуул өндөр намаа сольж чадсан. Буцаад маш олон шийдсэн шийдэлт нь оноочтой болсон. За хамаагүй гинэ. Зол 2 Лавдорч эсрэг 2 хамгаалагчийн голд орсон. Гэхдээ хүчтэй төгсгөлөөр түүнийг чадсан. Биндрия Барс болд зүүн дайрад явсан дамжуулт нь эзэндээ ирсэн. Амархан төгсгөлийг А2 хэлээ. За довтлууд амаргүй байрлал үүсэн маш гоё дамжуултыг өгсөн. 2-1. Дараас оноо алдтыг зогсоолоо Барс болд шийдэлт оновчгүй. А2 за өнөөдөр чинь тоглогч зогсоолоо Цэлмэг Сүхбат Сүхбатын довтлогоо оновчтой. Гардн Цэнгүүн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Цэнгүүн 3 оноо багтаа. Зол 2 3 хамгаалагчийн эсрэг орсон. Сүхбатын шийдэлт оновчтой болсон. 71 Тэмүүлэнгийн удаа сулсан. Тэмүүлэн 3 онооны довтлогоо оноочтой болсон. 10 оноо бол хоёрдуулах үе. За эргээд бөмбөг таслагдсан. Бүрдөрчин дамжуулалт А2-ыг хүчтэй төгсгөөл. Цэцэг Кингсийг завсарлах захиалгатай. Шилдэг 16 багийн өрсөлдөөнийг хүлээн авч үзэн. Холын шийдэлт оновчтой болсон. Дамжуулалтын ардын дээр ирсэн шийдэлт нь ч гэсэн амжилттай болсон. 3-1 багтаа авчирлаа. За тоглолтод яг л 60 секундын хугацаа үлдсэндээ бэлгүүн энэ тоглолтын 19 дахь оноогоо авч байна. Гард намаалагч аргалаад орсон зүүн довтлогоо амжилттай болсон. Энэ тоглолтын эцсийн цэг байв да. За ингээд үзэгчтэй хасын хүлгүүд хөгжлийн лигийн Цэцэн Кингс багийн эсрэг шүгэн 16 тоглож ялт байгуулснаар шилдэг 8-д багтах эрхээ авч байна. За туудахгүй тэдний эсрэг хов чонхрууд болон Дархан Юнайтед багуудын хинэн тоглох вэ гэдэг асуултын хариултыг бид мэдэж авах болно. Ингээд